Манай улсад малын гоц халдварт хор орчим өвчин голомттой байдгийн хамгийн их дэгдэлттэй байгаа нь шүлхий өвчин. За өнгөрсөн онд 8 аймгийн 30 гаруй сумд шүлхий өвчин гарч хөл хорой тогтоож байсан бол одоогоор 9 аймгийн 19 сумд шүлхий өвчний голомттой байна. Хамгийн сүүлд Булган аймгийн Аршаант 3 булаг сумдад хөл хорой тогтоогод байгаа юм. Жил тутам шүлхий өвчний хоройцоор тогтоох вакцинжуулах ажилд өч төчнөн хөрөнгө мөнгө зарцуулдагч голомт энэ мэт улам нэмэгцэр байгаа. За тэгвэл яаж шүлхий өвчний голомтыг бүрэн устгах вэ? За үүнд төрийн байгууллагын зүгээс малчдын хариуцлагыг сайжруулж шүлхийтэй бүсээс шүлхийгүй бүс рүү дур мэдэн нүүдэг байдлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа юм. Одоо үедэх өвс авахгүй, за үйлчлэлтийн бэлтгэлээс хангаж чадаагүй ч гэдэг юм ийм малчд одоо хилсээр байхад сануусаар байхад голомтын бүсээр дайрах, тэ хорой цэрэн дэглэмийг одоо халтагдуулахын асуудлууд бол гарсаар байна. Энэс болоод өөрийнх нь мал өвчлөх тийм ээ ийм асуудлууд бол нэлээх гарч ирж байна. За харин эрдэмтдийн хувьд шүлхий өвчний голомтонд хөл хорой тогтоох болон вакцинжуулалт хийхдээ төрийн байгууллагууд хариуцлагатай хандаж хөл хорой тогтоох үеийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоох болон халдваргүйжүүлэлтийг сайтар хийдэг байх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж байгаа юм. Сэжигийнхээ бүсээс голлууга вакцинжуулалтын ажлыг бол хийх ёстой. Тэгвэл одоохонд бол одоо нодлын 17 он эдэрт гарч ирсэн дор юула дундгой идэрлөө гарсан тэр шүлхий зүгээр уцаар мэдээлэл идэр сонсч барих асууж сурдахад энэ сэжигэн бүс голомтын бүс гэдгээ бараг тогтоохоо байцсан юм уу да гэлтэй. Ягаад гэвэл зэрэг гадна бүсээс дочно хумж вакцинжуулах гээд яваад байдаг. Гэтэл нөгөө голомтонд байгаа малын өвчл бол нэмэгдээд байдаг. Тэгээд энийг бол эхлээд голомтонтой ч ажиллаа, сэжигэн бүстэй ч ажиллаад ингээд зэрэг хүч тавьж ингэж ажиллаж чадахгүй. Нэг юм тал байгаа. За тэгвэл шүлхий өвчний голомтыг бүрэн устгалгүй вакцинаас вакцины хооронд байлгах нь ямар сөрөг нөлөөтэй вэ? За судалгаагаар шүлхийтэй малаас шууд хүнд халдварлаж байсан тохиолдол байхгүй. За харин эдийн засгийн хувьд асар их хор хохирол дагуулдаг өвчин. За тухайлбал өнгөрсөн онд л ихэд 9200 орчим толгой малыг шүлхий өвчний улмаас устгалд оруулсан байдаг. За мөн цаашлаад гадагшаа экспортод мах гаргах боломжтой бүс нутаг шүлхий өвчний улмаас улам хумигдж экспортын хэмжээч дуурсаар байгаа. За тиймээс төр болон малчид нэгдсэн бодлогоор шүлхий өвчний голомтыг устгахад анхаарах хэрэгтэй байгаа юм.